нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тухай дээр нэг асуулт байгаамаа. 5.1-ийн 13 дээр 5.1-ийн 13 заасан төрийн үйлчлэгээ үзүүлэх төслөөс хамааран техник эдийн засгийн үзэсгэлэл шаардагдахгүй. Бөгөөд мөнгөний үн цэний шинжилгээ, төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ, эрсдлийн шинжилгээ, хууль зүйн дүн шинжилгээ болон нийгмийн нөлөөллийн шинжилгээг орлуулж хийж болно гэсэн юм санаатай заалт орсон байлээ. Тэгэхээр миний асуух гэж байгаа асуулт нь болохоор нэмэлт өөрчлөлтөнд оруулж байгаа энэ заалт бол одоо хууль зүйн үр дагавар гаргах юм шүү. Хэдийгээр төслөөс хамаарч тээд зүй шаардахгүй гэж байгаа боловч төр хувийн хвшлийн хоорондох одоо эдийн засгийн тооцоо бол үүнээс үр дагавар гарч төсөлд асуудал доголдол гарвал яах юм бэ? Маш товчхондоо тээд зүйг орлуулах тооцоо эдийн засгийн судалгаа шинжилгээ гэж байдığım уу? Эндээс яагаад тээд зүй шаардлагагүй төсөл тодорхой төсөл тээд зүй шаардлагагүй гэж байгаа юм бэ? Энийг нэг тайлбарлаж өгөөч гэж асууж байгаамаа. За хэн хариулах вэ? 3 номерын микрофон. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамны төр хувийн хвшлийн түншлэлийн газрын дараа Баясгалан байна. Таны асууж байгаа энэ хуульд нэмэлтээр орж байгаа 18 дугаар зүйлийн 4-р хэсгийг таныг асууж ийнэ гэж ойлголоо. Энэ 5.1-ийн 13 заасан төрийн үйлчлэгээ үзүүлэх төслөөс хамааран техник эдийн засгийн үндэслэл шаардахгүй байж болох юм зохицуултыг нэмэлтээр оруулж байгаа. Гэхдээ энэ нь бол нийтийн зориулалтад төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа төслүүдийн хоёр бүлэгт бол хувааж авч үздэг. Нэгдүгээрт нь бол төрийн нийтийн зориулалтад дэд үтц, хоёрдугаарт нь төрийн үйлчлэгээний төслүүд. Тэгэхээр нийтийн зориулалтад дэд үтцийн төслүүд дээр бол бүгдэн дээр нь бол техник эдийн засгийн үндэслэл бол шаарддаг энэ зохицуулт нь бол хэвээрээ байх юм. Харин төрийн үйлчлэгээний буюу одоо яг түншлэлээр хэрэгжүүлэх зарим одоо төрийн үйлчлэгээний төслүүд дээр бол заавал техник эдийн засгийн үндэслэл бол шаардах нь өөрөө бас хувийн хвшлийн түншлэгчид бол дарамт ямар нэгэн байдлаар бас тэзүү шаардах, процессыг сунжруулах, удаашруулах ийм нөхцөл байдлыг үүсгээд байгаа учраас бусад шинжилгээнүүдийг хийгээд техник эдийн засгийн үндэслэл шаардахгүйгээр бас зарим төрийн үйлчлэгээний төслүүдийг бол түншлэлээр хэрэгжүүлж болох юм аа. Гэхдээ тэр төрийн үйлчлэгээний төсөл нь өөрийнхөө хамрах хүрээ, хэмжээ, онцлогоос хамаарат техник эдийн засгийн үндэслэл бас зайлшгүй шаардахаар байх юм бол бүрэн шинжилгээний шатанд бол техник эдийн засгийн үндэслэлийг хийлгээд явах бүрэн боломжтой байгаа шүү гэж байна. За Ганбаатар гишүүн тодруулъя. За Баясгалан даргын хариултаас болохоор нөгөө Эрдэнэс Монгол, Эрчист Монгол гэдэг шиг хоёр ийм хэсэгт хуваацсан юм байна. Тээд зүй шаарддаг, тээд зүй шаарддаггүй гэдэг. Тээд зүй шаарддаггүй нь болохоор төрийн үйлчлэгээний хэсэгт байгаа юм байна. Тэгэхээр яг энэ дээр тийм жагсаалт гарах уу? Ийм төрийн үйлчлэгээний ажилд тээд зүй шаарддаггүй байна гэсэн хуулийн хавсралт юм уу? Эсвэл журмын хавсралт маягаар. За тодруулж хариулах юм. За 3 номерын микрофон. Тэгээ ер нь бол яг тийм тусгаалсан жагсаалт бол батлагдахгүй гишүүнэ. Яг энэ хуулийн 15 дугаар зүйлд байгаа түншлийн гэрээнийхээ төрлөөс хамаарат төрийн үйлчлэгээний 2-3 төрлөөр одоо түншлэлээр хэрэгжүүлэх хуульчилж өгсөн энэ одоо төслүүдийн хүрээнд л техник эдийн засгийн үндэслэл ихтэй одоо жишээл эрүүл мэндийн ч юм уу, ямар нэгэн байдлаар хог хаягдлын ч юм уу, ямар нэгэн байдлаар төрийн үйлчлэгтэй холбоотой боловсролын ч юм уу, одоо энэ үйлчлэгтэйгээ хамааралтайгаар техник эдийн засгийн үндэслэлийг бол зарим төслүүд дээр нь шаардаад явна. Жижиг төслүүд дээр нь бол техник эдийн засгийн үндэслэл шаардахгүй байх ийм үзэл баримталтай байна шүү. За. Хүрлбаатарын Баасан Жаргал гишүүн.